Өө ах яасан бэ? Юунаас бол бөхөндөө? Муу баяр хүү хизээд юм шудраг болцсон юм бэ? Яамны том хүн боллоо гэж хамраас өгччихнэ. За яах вэ? Баярхуу ах уу? Таны ангийн найз үсттэй. Найз гин шүү. Ийм найз байхдаа яадаг юм? Би 120 айлын уран сууц барих тендерт оролцож байгаа. Тэгээд сонгон шалгаруулах комиссийн дарга нь баяр хүү болж таарлаа. Би ч хөл газар хүрэхгүй баярлаад гүгээд очлоо. Тэгсэн мүү баяр хүү чинь миний компани оролцож байгааг мэдэнгүүтээ тендерийн комиссаас гарчихсан байгаа юм да. Таны гуйн гэдгийг мэдчихээ тэгж байгаа мó? Баярхуу ах яасан муухай юм бэ? Баяр хүү ахын зөв шүүд. Төрийн ажлыг шударгаар явуулъя гэсэн буруу болж таарах уу? Тэгээд ч таны барилгын компани нэр хүндтэй сайн байгууллага. Тэр тендерт шударгаар оролцоход юунаас найсан? Энэрлээ. Энэ хинхгийн ярьж байгааг сонстоо. Бусад компаниуд авилга танил тал гээд хөөцөлдвөл яах юм? Баяр хүүд хоёр шудраг ёс яриад сууж байхад бусд нь ямар нэг зайл тооцоолцоход энийгээ сууж байгаа чинь болов хэмэдэг юм. Тендерийн комиссийн гишүүдийн ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл хөрөнгө орлогын мэдүүлгийг аваад хянчдгийг одоо хүртэл мэдээгүй юм биш үсттэй. Айгүй бол бусад тендерт оролцож байгаа компаниуд энэ мэдээллүүдийг айл хэдийн цуглуулад баяр хүү ахт хоёрыг онилчихсан сууж байсан биз? Харин баяр хүү ах тендерийн комиссаас татгалзсан нь таны компани нэр хүндийг аварч байгаа хэрэг шүү дээ. Тэр мэдээллийг тэд яаж олж авдаг болж байна? Бас л баахан асуудал болох багт. Ах минь Монгол улсын ерөнхийлөгч, улсын их хурлын гишүүн, ерөнхий сайд, засгийн газрын гишүүн, түүнчлэн улсын их хурл, Монгол улсын ерөнхийлөгч, засгийн газраас томилдог албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлгийн талаар авилгатаа тэмцэх газарт үндсэн хуулийн цэцгийн гишүүн болон бүх шатны шүүхийн шүүгчийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийн талаар шүүхийн ерөнхий зөвлөл, аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийн талаар тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд бусад албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг түүний томилсон эсвэл удирдах эрх бүхий албан тушаалтанд хандаад 3 өдрийн дотор чөлөөтэй авч болно шүү дээ. Ер нь ах минь айсан хүнд аргал хөдлөн гихчээр ямар нэг асуудалтай хүмүүс л авилга танил тал гэд гүгээд байд юм шүү дээ. Тендерт үнэн шударгаар материалаа бүрдүүлээд өгчхөд л шийдвэрийн хянах эрхээ эдлээ сууж байхад танд бол асуудал байхгүй. Үнээрээ тийм бэ. Миний мөн хинхэг дүү байгааг бол агаа нь яана. Муу баяр хөөрөөгөө яриад уучлал гуйгаадах юм. Баахан хэлэхгүй гэж чулууччихсан. Уучлал гуйхгүй бол болохгүй.